Оройн хүргэе. Өчигдөр оройн 6 цагаас өдрийн 6 цаг хүртэл 24 цагийн хугацаанд гараг тал тосгоны хөвчин байгаа. Болон тал тосгоны зэрэгцээ авах архив албан хөтөлбөрийн үйл ажиллагаа төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцж засгийн газрын тогтоолын дагуу бас урьдчилсан үйлчлэгийг архив албан хөтөлбөрийн урьдчилсан үйлчлэгийг зохион байгууллаа. Тэгээ манай байгууллагатай холбоотой, үзлэгтэй холбоотой гарсан санал илрүүлсэн үйл ажиллагааны талаар бас архив үзлэг хийсэн албан хаагчид, аймгийн тамгын газрын мэргэжилтнүүд маань бас тавьж мэдээлэл өгчгөө. Тэгээд үлдсэн хугацаанд дараа нь би бас тоймлуудаас хэдэн зүйлийг хэлье. За төрийн ажлын зохион байгуулалтыг үзсэн мэргэжилтнүүдээс Бадмаа, ганц цэцэг мэргэжилт хоёр. За та бүхэндээ оройн минь хэлье. За миний би албан хөтөлбөрийн 10 зорилтын 38 арга хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан байгаа. За ерөнхийдөө бол юуны захирагчийн ажлын алба болон дүнгуудын танилцуулгын авчи 637 оноо одоо 1000 оноос авч байгаа оноо маань тийм ээ. За сургуулийн өмнөх боловсрол 517 оноо, ерөнхий боловсролын сургууль 727 оноо, эрүүл мэндийн газар 602, соёлын төв 252, тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргаа 552 гэж ерөнхийдөө дундаж олно 54 орчим 54% дундажтай гэсэн байна. За тэгээ ерөнхийдөө голлох анхаарахтай яг зовлон хийгдэг байсан ажилтны арга хэмжээг яриад явах нь бол ерөнхийдөө бол удирдлагын бүлээх үүрэг орсон байгаа тийм ээ. Юу архив албан хөтөлбөрийн чиглэлээр одоо төрийн архивын тухай хуулийн дээр бол төрийн бүх төрийн албан хаагчид бол бүгд ерөөсөө архив албан хөтөлбөрийн тухай хуулийг хөгжүүлж ажиллах үүрэгтэй байгаа. Үүний хүрээнд албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хөдөлмөрийн гэрээнд архив албан хөтөлбөртэй холбоотой албан хөтөлбөрийг хууль журмын дагуу зохион байгуулалттай холбоотой за мөн цахим буюу ERP системийг бас давхар хөтөлж хэвших талаар ерөөсөө арга хэмжээг юуны ажлын байрны тодорхойлолт болон гүйцэтгэлийн төлөвлөгөө хөдөлмөрийн гэрээ за байгууллагуудын жилийн төлөвлөгөөнд бол аль аль нь ер нь бол тусгаагүй. За тусгасан газар бол их цөөхөн. За энэ дээр сургууль тусгасан байсан. Цөөхөн байсан. Тэгэхээр ерөнхийдөө энэ архив албан хөтөлбөрийн тухай хууль тогтоомж түүнийг дагалдуулан гарсан хууль тогтоомжоо уншаад хэрэгжүүлж ажиллаж гэсэн юм нэгдүгээр чиглэлийг үг байна. Хоёрдугаарт нь болохоор ерөөсөө нийтлэг юу ч ер нь хийгдэг байсан ажил бол энэ захиргааны шийдвэрт хувийн хэрэг ерөөсөө хөтлөөгүй байсан. Энэ бол зүгээр хөтлөөд хэвшигдсэн явж байгаа ажил. Манай хууль эрхцэн хэлтсийн зүгээс бол захиргааны шийдвэрийн эргэцэн үндэслэлт бол жил бүр хяналт тавьж зөвлөмж өгдөг. За энэ зөвлөмжийг бол биелүүлээгүй байсан гэж харахаар байгаа. Ягаад тэгэхээр төсөвт бүгд байгууллагууд бол захиргааны шийдвэртэй хувийн эрх хөтлөөгүй явж байгаа нэлээ. Ер нь хөтлөж хэвшээгүй, ерөөсөө хөтлөж эхлээчгүй, хөтлөхөө бас мэдээгүй яваад байгаа юм байна гэж би харсан. За тэгээд хэвлэмэл хууц хариуцсан. Ерөнхийдөө яг ингээд нэг үнэлгээ доогор байгаа газрууд бол ялангуяа энэ соёлын төв бол ерөнхийдөө яг нэг компьютер техник хэрэгсэл гэдэг үзүүлэлтүүдээс бусдаар нь бараг оноо аваагүй л гэсэн үг шүү дээ. Одоо ерөнхийдөө миний 38 арга хэмжээг бол нэг 3-4 арга хэмжээ чинь замагтгүй нэг 10 арга хэмжээг нь хэрэгжүүлээд бусдын дээр нь бол ингээд хангалтгүй үнэлэгдсэн гэсэн үг. Тэгэхээр нөө зураг дарж авсан улсууд нь арга хэмжээ тус бүр дээр ажиллаж зохион байгуулад нөө хэрэгжилтээ манайх руу явуулаад над руу явуулаад тэг үнэлгээг нэмүүлэх боломжтой. Тэгээ нийтлэг юмнуудын ярихаас биш яг нэг тухай бүр нь бол өөртөө нэг Канадад зургийн дараа давцсан учраас ярихгүй явчих гэж бодож байна. За тэгээ ерөнхийдөө нийтлэг бас энэ тушаал шийдвэрийнхээ эргэцэн үндэслэлийг бол маш сайн хянуулж
одоо хууль эрх зүйн мэрэгчлэнээр хянуулагч байд юм аа, манай хэлцээр хянуулагч байд юм аа, ингээд зөвлөмж авч явах бол шаардлагатай гэж харсан. За миний ярих мэдээлэл ерөнхийдөө ингээд гол хэвдэг ажлыг нь ярьж байна. За би болохоор архивын байгууллагын архивын үйл ажиллагааг ерөнхийдөө шалгуур үзүүлэлтийн дагуу байгаа юмнуудын үзээд үнэлгээг нь тавиад явсан. За захирагчийн ажлын албаар 465, сургууль 335, цэцэрлэг 410, соёл 265, тусгай хамгаалалттай газар 310, эмнэлэг 455. 1000 он авах ёстойгоос яг иймэрхүү байгаад энэ дундчин 37%-тай 370 оны дунджаар. За тэгэхээр ерөөсөө байгууллагын архивынхаа үйл ажиллагаа руу ер нь яг орсон байгууллага байхгүй. Тэгэхээр яг ингээд оноо 50 ялуу юм чин байна уу гэдээ асуухаар тэр нь юу юм гэдээ асуугаад байна. Зарим хүмүүс тэгээд яг тамийн газрын хувьд болохоор өмнөх хүн маань ажлаа бас бүрэн хүлээл гэж өгөөгүй. Одоо нөгөө өмнөх онуудын юмнууд одоо эн чинь дандаа нөгөө нэг хэвшсэн, тогтмолчсон байх ёстой юмнууд учраас сүүлийн 3 жилээр за 4 жилээр ингээд баримтын татаад үзье. За одоо 25 он ингээд жин тан хийцэн байсан ч гэсэндээ одоо өмнөх онуудын ажил ингээд тасралтгүй хийгтэй л явж явах ёстой. Одоо байгууллагын архивын хүн бүрдүүлэлтийн төлөвлөгөө тайлан гаргаад тийм ээ. Байгууллагынхаа архив баримтаа хүлээж аваад бүртгэл анхан шатны бүртгэл юмаа хөтлөөд явж явах ёстой байхад ерөнхийдөө яг эцсийн байдлаар байгууллагын архивынхаа тоо бүртгэлийг анхан шатны тоо бүртгэлийг гаргасан байгууллага бараг байхгүй. Үнэхээр хэцүү байна. Тэгээд ер нь архивынхаа ажил руу оръё. За сургуулийн хувьд болохоор одоо яг архив албан эрхлэлтийн ажилтан маань 2020 оны 6 сард ажилд орсон гэсэн одоо мэрэгших хугацаа юмаа хийх хугацаа үнэхээр тэр хүнд байсан байлгүй дээ. Одоо 4 жил мөртлөө анхан шатны тоо бүртгэлийн ажил нь хүртэл нөгөө байгууллагын архив дээр байнга 70 жил хадгалах баримтын бүртгэлүүд нь хүртэл батлагдаагүй. Ерөнхийдөө компьютер дээр хийгээд эхэлж байгаа одоо хийнэ гэдэг байдлаар байж байна. За эмнэлэг ерөнхийдөө бүртгэлүүдээ бол хийсэн байлээ. За тэгээд тусгай хамгаалтын газар бол бас шинээр хүн томилогдсон. Бас баримтуудаа ангилж ялгаал байж байгаа. Одоо эцсийн байдлаар байгууллага дээр байдаг удирдлагын үйл ажиллагааны бүх баримтууд маань ингээд хадгалах хугацаагаараа 3 ангиллагдаад бүртгэлүүд нь ингээд жин там батлагдаад бэлэн болцсон байх ёстой байгаад байгаа шүү дээ. Ерөнхийдөө улсын үзлэг маань энэ онд эхэлнэ гэд оны ихэнд уулын зарим байгууллага ажлын хэсэг гаргаад уулна юмаа хийх гэж оролцсон боловч яг нөгөө нэг энэ шалгуур үзүүлэлтийнхээ дагуу хийсэн юм те үзүүлэх юм үнэхээр байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг архива албан эрх хөтөлтэй хариуцж байгаа ажилтнуудаа мэрэгшүүлээ жаахан нөгөө тэр хууль дүрм журам стандартыг судлуулъя. Үр дүнг нь ажлынх нь үр дүнг үнэлье, нийт албан агчтай стандартын сургалт оръё. За тэгээд дундаж оноо болохоор ингээд 37%-тай гарчаад байна. Архивынхаа ажил руу удирдлагууд маань жаахан анхаарал хандуулъя, ажилтнуудаа шахъя. Ажлынх нь үр дүнд хяналт тавья тийм ээ. Өгөө ядахнаа анхан шатны тоо бүртгэлээ хийж ичээ. Одоо байгууллага дээр байгаа бүх баримтынхаа бүртгэлийг хийж эхлээд хийж. Тэгээд тэрний дараа одоо ерөнхийдөө тоо бүртгэл тооллого хийлээ ч гэсэндээ одоо тооллогын ажлын хэсэг байгуулна. За тэгээд тооллогын төлөвлөгөө гаргана. Тэгээд тооллогын акт, тооллогын хуудасаа үйлдэнэ гэдэг ерөнхийдөө ингээд үйл ажиллагаанууд нь нэлээд нарийн ингээд үзүүлэх харуулах баримт бичгээ ерөнхийдөө яг за тооллого хийснөөр хийж байгаа тооллогын хуудас акт үзүүлэх юм юуч байхгүй тий. Уул нь ингээд юмаа сайхан ингээд ангилж банглаад ингээд юмаа хийгээд эхэлж байгаа боловч цаасан дээр ингээд ажил нь дуусна үзүүлэх харуулах юм байхгүй байгаад байна. Одоо энэ 300 оноо маань яг үнэндээ
одоо нөгөө удирдлагаас ингээд техник тоног төхөөрөмжөөр хангасан тийм ээ. Сканер принтерийг хангацсан. Одоо ингээд ажиллаа хийхэд бол бэлэн болцсон байгаа даа байхгүй юу? Тэгээд яг яагаад ингээд хийгдээгүй байгаа юм бол үнэхээр гайхаж байна. Тэгээд архивын ажил руу жаахан анхаарлаа хандуулъя. За миний архив юм бас. За хапны арга өгөргий. За төрийн ажлын зохион байгуулалт 43 шалгуур үзүүлэлтийн 100 оноотой ийм 43 шалгуур үзүүлэлтээр 6 байгууллагыг үзэж шалгалаа. За захирагчийн ажлын алба. Одоо энд бол яг гол дутагд бол одоо анхаарах шаардлагатай зүйлүүдийг хэлнэ. Яг тухайн байгууллагын удирдлагууд өөрсдөө яг хажуудаас угаад ингээд бас тэмдэглээд авсан байгаа. За байгууллагын захирагчийн ажлын алба бол байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй байна. Дунд хугацааны бодлогын баримт гэсэн үг. За мөн 2 дугаар байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хагасчлаар тайлагнаагүй. Тэгсээр нь үр дүнгийн урамшуул олгосон ийм зөрчилтэй байна. Ёс зүйн дэд хорооны төлөвлөгөөний дагуу тайлан гаргах түүнээс яхав бусад дүнгийн бол хийсэн мэлээ. За сургалтын хөтөлбөрийг төлөвлөгөөний дагуу тайлагнаагүй. Удирдлагын хурлаараа хэлэлцүүр тайлагнаагүй байна. Чигүүргийн шинжилгээ хийгээгүй, хувийн эргээ захимжуулаагүй. За тэгэд үнэлгээ 64%. За тэгэд энэ удирдамжийн дагуу байгууллагууд дээр ерөөсөө огт ажиллаагүй байна. Ажлын хэсэг байгуулж бид нар одоо баруун 2-7 хоногийн өмнө энэ удирдамжуудыг бүх агентлаг байгуулах, сумдын сэдвэрийн намын газруудад хөрвүүлсэн. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж энэ байгууллагууд дээр ердөөсөө хяналт тавьж ажиллаагүй байна гэдэг бол харагдаж байна. За ерөнхий боловсролын сургуулийн хувьд байгууллагын стратеги төлөвлөгөө хугацаанд боловсруулагдаж байгаа. Хувийн эргийн бүрдэлд анхаарах шаардлагатай. Сүүлийн 3 жилээр албаа хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө тайлан үнэлгээний хуудсыг бол хувийн эрхт хийж бүрдлийг хангана. За ёс зүйн хорооны системд нэвтрэх эрхээ авах. Хагасчлалын тайлангаа төлөвлөгөөний дагуу тайлангаа гаргаагүй байна. За хүний нөөцийн систем алдаатай, систем шинжилэлт хийх шаардлагатай. Сургууль нийгмийн баталгаа хангах хөтөлбөр байх байна. За үнэлгээ 63%. Эрүүл мэндийн төв байгууллагын стратеги төлөвлөгөө байхгүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаар оруулж төлөвлөгөө бичсэн тийм. За албан агчийн хувийн эргийн бүрдэлд анхаарах шаардлагатай. Албан агчийн за энэ түрүүний юу дахиад автагчин гүйцэтгэлийн төлөвлөгөө 3 жилээр хийнэ. За байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахдаа засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 2019 оны мөрдөхгүй байгаа тушаалын аргачлалаар боловсруулсан байна. За байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилд гарахдаа албан агчийн хэрэгжилд гарах аргачлалаар тайлбарсан. Сургалтын хөтөлбөрийн хагасчлалын хэрэгжилд гаргаагүй. Үнэлгээ 62%. За соёлын төв. Хувийн эргийн бүрдэлд анхаарах, хүний нөөцийн систем шинжилэлт хийх. За байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагасчлалын үнэлгээ 61%-тай байхад соёл урлагийн газар нь 90%-тай унж хагасчлалын урамшуул болгосон байна. За дөрөвдүгээр нь ёс зүйн дэд хорооны системийн эрхээ авах, төлөвлөгөө тайлан гаргах. Албан хаагчдад үйл ажиллагааны үр дүнгийн урамшуулал олгогдоогүй хагасчлалаар. Энэнийг болохоор цалингийн сан хүрэлцэхгүй байгаа гэж тайлбарсан боловч төсөвтэй холбоотой маш олон тушаалууд гарсан байна лээ. За дараагийн тушаал индекс байхгүй. Үнэлгээ 59.5. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага. Байгууллагын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнаж үр дүн тооцоогүй. Хувийн эрхт албан агчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө тайлан хийх. Хувийн эргийн бүрдэлд анхаарах. Хүний нөөцийн систем шинжилэлт хийх. Ёс зүйн дэд хорооны системд нэвтэрч гишүүд мэдээлэл оруулах. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний батлагдсан тайлан хийх. За үнэлгээ 82.5%. Тусгай хамгаалалтын газрын захиргаа. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнаж үр дүнг тооцоогүй. Хувийн эргийн бүрдэлд анхаарах шаардлагатай бүр дахиж шинээр өдөр тогтоолын дагуу хувийн эргийг бүрдүүлэгч үнмийн дагуу ээж бүрдлийг хангаж захимжуулахад анхаарах шаардлагатай байна. Ёс зүйн дэд хорооны системийн эрхээ авах. За ёс зүйн дэд хорооны төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг тайлагнах. Үнэлгээ 63%. За ингээд бидний үтсэн 6 байгууллагын дундаж онол 65% байна. За нэг хэсэг болсон. За.
За манайхаа ерөнхийдөө дөнгөө сонссон байх. За бас хүлээн зөвшөөрж байгаа байх гэж ойлгож байна. Тэгэхээр надад нэг анхааруулж хэлэх хэд хэдэн зүйл байна. Архив албан эрх хөтөлбөрийн улсын үзлэгтээ ач холбогдол өгөө ялангуяа байгууллагын удирдлагууд зөвхөн за энэ нэг архив албан эрх хөтөлбөртэй холбоотой юм шиг ингээд архив бичиж нартаа үүрэг чиглэл өгөөд ингээд анхааралгүй тоомжиргүйгээр орхиж болохгүй. Архив албан эрх хөтөлбөрийн улсын үзлэгт байгууллага хамт олноороо бэлд энэ дээр ялангуяа тусганы захирагчийн алба тодорхой хэмжээний арга зүйн манлайллыг үзүүлж ажиллаа. Та бүхэн ер нь бүх албан хаагчид дарга удирдлагууд гэлтгүй архив бичиг хэрэг гэлтгүй бүх албан хаагчид энэ гурван шалгуур үзүүлэлтийн наривчлсан аргачлал шалгуур үзүүлэлтүүдийг нэг тийм гарын авлага байдлаар дотроо нэг уншаад үзье. Тэгэхээр за төрийн захиргааны байгууллага, төрийн үйлчилгээний байгууллага, ер нь энэ төсөвт байгууллагууд төрийн ажлын зохион байгуулалтын үед нэг иймэрхүү байх ёстой юм байна гэдэг дүр зураг бол шууд гарын авлага байдлаар тэр аргачлал дээрээс харагдаж байгаа. За архив албан эрх хөтөлбөрийн талаарх үзүүлэлтүүдийг үзэх юм бол за манай бичих цаас, манай эмх цэгц, манай төлөвлөлт, манай тайламжлал, манай баримтууд ийм байдлаар явах ёстой юм байна гэдэг гарын авлага болно. Тэгэхээр та бүхэн энэ зүйлийг нэг тийм ач холбогдол өгөхгүй ийш тийш нь цохох 1-2 хүнд даалгаж өгөхөөс илүү ялангуяа удирдлагууд нэг сайн хараарай. Архив албан эрх хөтөлбөрийн улсын үзлэгийн хэрэгцээ хатгал тосгон дээр ирж ажиллах нь хамгийн түрүүнд одоо жишээ нь төрийн ажлын зохион байгуулалт гээд үзэхэд байгууллагын стратеги төлөвлөгөө гаргаад иргээл эхэлнэ. Тэгэхээр эхний асуулт бол маш чухал асуулт байдаг. Эхний асуултанд нь бид бүхэн хариулж чадах юм бол цаашдаа шалгаж байгаа хүнд ч итгэл үнэмшил төрнө, шалгуулж байгаа хүнд ч гэсэн итгэл үнэмшил төрнө. Тэгэхээр бүх байгууллагууд төрийн албаны тухай хуулийн 53-ийн 1 дээр заасан стратеги төлөвлөгөөгөө боловсруулж батлаа. За сургууль дээр бол стратеги төлөвлөгөө хугацаа дууссан маань боловсруулаад явж байгаа гэдэг байдлаар захирал бас мэдээлэл өгчээсэн. Би бас сонссон. За стратеги төлөвлөгөө бол энэ хамт олонны энэ удирдлагын тухайн байгууллагатай хийж байгаа маш том бодлогын шинж чанартай алхам. Энэ стратеги төлөвлөгөөг үнэхээр сайн боловсруулад хамт олноороо хэлэлцүүлээд баталчих юм бол 4 жилийн хугацаанд төрийн ажил нэг ойлголттой, нэг чухамтай, нэг зорилготой, нэг үнд зүйлтэй, нэг алсын хараатай явна. Та бүхний гаргаж байгаа бичиг баримтууд мандатын шинжилгээгээ стратеги төлөвлөгөөн дээрээ сайн хийчих юм бол эрх зүйн үндэслэлийн алдаа мадаггүй онч мэргэн эмх цэгцтэй ингэж явна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн байгууллагын стратеги төлөвлөгөөн дээрээ ядаж комисс байгуулад эсвэл эхний ээлжинд хийгдэж байгаа зүйлүүдээ бэлтгээд ингэж байж ах хэрэгтэй байна. Ер нь бол эндийг бас нэг хүн ирэхэд нэг үзүүлээд харуулчих зүгээр нэг нэрийн удас төдийг биш байдлаар байгууллагынхаа үнд зүйл, байгууллагынхаа чухал бичиг баримт болгоод ингэж явах хэрэгтэй. Дараагийнх нь гүйцэтгэлийн төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан агчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө. За энэ дээр бол яг манайхан бас ч гэж хийгээд байгаа зүйлүүд байгаа. Гэхдээ энийг үнэлэх, дүгнэх, эргэж харах асуудлууд бол ерөнхийдөө байхгүй. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан агчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө үндэслээд урамшуул юм олгоод байдаг. Гэхдээ тэрийг баталгаажуулсан бичиг баримт юм уу, үнэлт дүгнсэн бичиг баримтаа гаргаад ирэхлээр л байдгүй. Ингэх юм бол эн чинь эргээд зөвхөн архивын улсын үзлэг эсвэл архив албан эрх хөтөлбөрийн урьдчилсан үзлэг төдийгүй санхүүгийн том зөрчил болно. Ашиг сонирхлын том зөрчил болно. Тэгэхээр энэ дээрээ та бүхэн маш сайн анхаараарай. Үндсэндээ бид бүхэн энэ архивын албан эрх хөтөлбөрийн энэ улсын үзлэгийг боломж гэж харах юм бол энэ байгууллага хамт олноо нэгдэлтэй, нэг алсын хараатай, нэг удирдлагатай, нэг санаатай болгож төлөвшүүлж болох нэг арга хэрэгсэл. Тэгэхээр та бүхэн энийг зүгээр л нэг архивын улсын үзлэг эсвэл архив бичиг хэргийн ажилтны ажил гэж үзэхгүйгээр их өөр төвшөнд олж харах юм бол бид нар эндээс маш олон зүйлийг авч чаднаа. Өнөөдөр бол танилцуулж байгаа дүн мэдээ эхний байдлаар урьдчилсан дүн мэдээ
Тэгээд та бүхэн бас даруйхан шиг тодорхой зарим нэг үзүүлж хараагүй зүйлүүдэд гаргаж ирээд сайжруулад бид нар та бүхний зөвлөмжийн дагуу бид нар авсан үнэлгээ баалынхаа дагуу ийм зүйлүүдийг нэмж өөрчлөлөө, ийм зүйлүүдийг засаж сайжрууллаа. Бид нар яг одоо жишээ нь бид нар ингээд стратеги төлөвлөгөөгөө боловсруулад явж байна. Бид нар стратеги төлөвлөгөөгөө боловсруулах ажлын хэсэг комисс гаргалаа. Албадсан тушаалууд нь энэ байна. Эхний байдлаар бид нар ийм шинжилгээнүүд хийж байна. Манай дүн баалыг нэг жоохон ингээд өөрчлөөд өгөөч гэдэг зүйлүүдийг бас явуулж болно. Бид нар гүйцэтгэлийн төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг оллоо. Хагасчлаар бид нар ийм зүйлийг л одоо ингээд үндэслээд ийм үнэлт өгөлт өгөөд албан агчтай урамшуул энэ олгосон юм байна. Бид нар ингээд ядаж нөхөд гүйцээгээд хийчлээ гэдэг зүйлүүдэд та бүхэн бас ингээд энэ одоо зүтгэл зөрчил дутуу байсан зүйлүүд маань арилсан шүү гэдэг зүйлүүд дээрээ тодорхой хурдцтайгаар үйл ажиллагаа зохион байгуулалт ингээд яваа. Ер нь бол төрийн ажил, төрийн зохион байгуулалт гэдэг бичиг цааснаас харагдана. Бичиг цааснаас юу харагдах вэ гэхээр үйл ажиллагаа нь яаж явж байгаа гэдэг харагдана. Үйл ажиллагаа нь юунаас харагдах вэ гэхээр бичиг цааснаас ч гэсэн ингэж харагддаг. Тэгэхээр та бүхэн энэ дээр нэлээд сайн анхаарч ачаал бүгдлөгж ажиллаарай гэж хүсэх байна. Бид нар хатгал тосгоны төрийн байгууллагууд дээр бас сэтгэл ханамжуул тийм сайн биш байна. Тэгээ үйлчлэлтэй ажлын бэлтгэл хангах ажлын хэсэг энд 10 сарын 18-ны өдөр гэсэн хуваартай байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр төрийн албаны салбар зөвлөл, төрийн захиргаа удирдлагын хэлтс, бас тодорхой сургалтууд, за мөн аймгийн төрийн аймгийн засаг даргын тамгын газрын ёс зүйн хороо тэргээ нэлээ өргөн бүрэлдэхүүнтэй ирж бас дахиж ажиллая. Тэгэхэд та бүхэн маань бас энэ зүйлүүд маань болж байна уу, энэ зүйлүүдээ инглидэглээ гэдэг байдлаар бас нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл юмнуудаа нэгтгэхэд ингэ байж байгаарай. Тэгээ ер нь цаашдаа хамтарч ажиллая. Манай аймгийн тамгын газраас бол яг тодорхой мэргэжлийн албан агчид бас төрөл бүрийн өөрсдийн орж ажилладаг комисс, ажлын хэсгийнхээ чиглэлд нэлээд мэргэжлийн албан агчид байдаг. Сургалтын чиглэлээр хамтарч ажиллая гэх юм бол болохгүй юм байхгүй. Тэгэхээр одоо хатгал тосгоны одоо жишээ нь төрийн албан агчдын зөвлөгөөн жилд ер нь болж байгаа барьж байгаа гэдэг юмнууд байгаа, тогтмолцсон юмнууд байгаа тий. Одоо бид нар жишээ нь энэ жил гэхэд жаргаланд сум, тариалан сум, аршаан сум дээр очиж ажиллаж байна. Гэхдээ бид нар нөгөө ажил ихтэй байдаг болохоор ирж ажиллаач бид нар төрийн албан агчдын зөвлөгөөнийг хийх гэж байна гэдэг хүсэлтүүдээр л очиж ажиллаад. Тэгэхээр та бүхэн маань нэг төрийн албан агчдынхаа өрөөнд сургууль гэхгүй, цэцэрлэг гэхгүй, захирагчийн алба гэхгүй, захирагчийн алба дотроо бид нар бол босоо томилгоотой албан агчд, бид нар бол яг захирагчийн албаны албан агчд гэлтгүүгээр нэгдэж нийлээд хэрэгцээ шаардлагатай сургалтууд бас нэг ихтгэл үнэмшил олох, ажил албандаа дуртай байх, хамт олондоо хүндэтгэлтэй байх, бүгдөө нэг зорилтын төлөө харах чиглэл ийм ажиллагааг бас хамтар зохион байгуулаач. Санаас гаргаад тавиач, доторх зохион байгуулалтуудаа өөрсдөө эвтэйг хийгээч гэдэг ийм зүйлүүдийг бас нэмж хэлмээр байна. Тэгээд та бүхний ажилд бас амжилт хүсье. Надад нэг хэлэх юм бэ. Нөгөө нэг гарын үсгийн дардас хэргэлдэг хүмүүс хэрвээ ерөөхдөө нөгөө тушаал дээр өөрөө байгаа мөртлөө гарын үсгийн дардас бариад ингээд тушаал дээрээ гарын үсгээ зурхгүйгээр дардас хэргэлсэн тохиолдол ажиглагдсан шүү. Тэр ерөөхдөө хуулиар албан ерөнхийлөлтийн нийтлэг журмаар хориглогдсон заалт байгаа. Хориглогдсон асуудал шүү. Ерөөхдөө дахиж гарын үсгийн дардсыг тэгж тушаал дээрээ тэр албан ёсны өмнө дээрээ дарахгүй шүү. Хууль зөрчсөн ерөөхдөө журмын хориглох заалтанд орж байгаа шүү гэдгийг хэлэх.